Good evening, everyone. Орой минь дүргий. First, I have to say thank you to the musicians for their wonderful music. За ямар ч тач би бол орой болгоны дууг авч явж байгаа одоо дуучид хөгжимчдэд маш баярлалаа гэж хэлмээр байна. These young people have beautiful voices. За энэ гэл залуучууд бол сайхан холоотой байна. And in America, За Америкт бол we would say good stuff. за үнэхээр энэ сайхан зүйл байна гэж хэлнэ. So that's what you have to say in English tonight. Good stuff. За тэгэхээр good stuff гэж хэлэх нь шүү дээ, тэ. За би танад нэг үг зааж өгье. Үнэхээр энэ сайн зүйл байна гэсэн утгатай. Гоё зүйл байна. Good stuff. За good stuff. When you hear good music, you say good stuff. За тэгээд сайн хөгжим сонсоод та нар таалагдвал good stuff гэж хэлээрэй. And my word to learn for this evening is good evening. За тэгээд өнөөдөр миний одоо сурах шинэ монгол үг маань бол орой минь гэсэн үг байна. Arun what? Arun Mint? Arun Mint? Arun Mint. Yes? Okay, so Arun Mint. За орой минь гэсэн та бүхэн ямар хариулах ёстой вэ? Wonderful. It is really good to be back here with you this evening and to see so many of your faces that are becoming familiar to me now. За өнөөдөр дахин та бүхэндээ уулзж байгаа дах баяртай байна. За тэгээд зарим нэг хүмүүстэй би уулзсаар байгаа баг зүсийн таньдаг болчиход байна. And tonight we're going to talk about a topic that many of us have questions about. За өнөөдөр би олон хүмүүсийн байнга асууж байдаг асуултанд хариулт өгөхийг хүсэж байна. But I just want us to recap what we spoke about last night. За гэхдээ өчигдөр бид бүхэн бас ярилцсан хичээлээ бас одоо дүгнж үзэх хэрэгтэй. Last night our topic was the joy of living right. За өчигдөр бид бүхэн зөв шударга амьдралын баяр хөөр гэсэн хэм хичээлийг And we үзсэн. talked about the 10 commandments that God has given us so that we can live correctly or rightly. Тэгвэл бурхан бид бүхэнд бол 10 хуулийг өгснөөр бид бүхэн зөв шударга амьдрах тийм боломжийг өгсөн гэж ярьсан. But one of the things that I think I missed out was telling you why God gave those to us. За тэгвэл өчигдөр би яагаад бурхан 10 хуулийг өгөх болов гэдгийг та бүхэнд хэлэхгүй өнгөрсөн байгаа. So I'm going to have a quiz. За тэгвэл бол өнөөдөр би шалгалт авъя. I'm going to see if you can figure out what I left out. За миний одоо хэлээгүй үлдээсэн зүйлийг та бүхэн мэдж гэнэ үү, сурсан уу гэдгийг би How many үзсэн. of you are parents? За эцэг эхчүүд одоо аль хэдийн All хүүхдүүдтэй the хүмүүсийг parents, гараа let me see өрөхгүй. your hands. Хүүхдүүдтэй Mummies and хүмүүс гараа daddies. өрөхгүй. Эцэг Wonderful. эхчүүд гараа өрөхгүй. We give our children rules. За бид нар одоо эцэг эхчүүдийн хувьд хүүхдүүдэд хууль журмыг танилцуулдаг тийм. Why do we give them rules? За яагаад бид нар дүрм журм өгдөг вэ? Яагаад? Anybody? So they would not do what is wrong. So that they will not do what is wrong. But what is the motivation behind us giving them? За тэгвэл яагаад хүүхдүүдтэй юм дүрм журм өгөхийг хүсдэг юм бэ? Юунаас болоод? Is it because we don't like our children? Бид нар хүүхдүүдэд дургүй учраас дүрм журм өгдөг юм уу? No. It's because Yeah, we love them. it's because we love them. За бид хүүхдүүдэд хайртай учраас. And that's the reason why God gives us his rules. За тийм ч учраас бурхан бидэнд хайртай учраас өөрийнхөө хууль тушаалыг өгсөн гэж. Because he ярьсан. loves us and he wants us to live right. Бурхан бидүүдийг хайрладаг учраас бид бидийг зөв шударга амьдраасаа гэж хүсэж байна. So tonight we're going to talk about eternal joy. За тэгэхээр өнөөдөр бид бүхэн бол одоо үүдийн баяр баясгалангийн тухай үзнэ. Have you ever lost someone that you loved? Та бүхэн дотны хайртай хүмүүсээ алдаж байсан тийм удаа бий юу? Maybe the person was in an accident and they died. Хүнд осолд орсон байж болох юм. Тэгээд нас барсан тийм одоо хамаатан саданч юм уу та бүхэнд байгаа юу? Maybe they just got sick and died. Эсвэл одоо маш хүнд өвчнөө одоо дийлэлгүй нас барсан тийм дотны хүмүүс байна уу? When someone dies, it is very painful Бидний дотны хайртай хүмүүс нас барах үед бидний сэтгэл өвддөг. because we feel we will never see this person ever again. Бид бүхэн энэ нас барсан хүнтэйгээ дахин хизээч уулзахгүй байна гэж бодоход харамсалтай But санагдав. tonight we're going to answer one main question. Тэгвэл өнөөдөр бид бүхэн бол маш чухал одоо асуултанд хариулт өгөхийг хүсэж How байна. do we find hope beyond the grave? Бид бүхэн одоо буршнаас цаана итгэл найдар байна гэдгийг олж мэдчих болох уу? Тийм итгэл найдар байна уу бидэнд? What really happens when someone dies? Хин нэгэн хүн нас барах үед тэр хүнд юу тохиолддог юм бэ? Have you ever asked yourself that question? Та бүхэн өөрсдөөсөө энэ асуултыг асууж үзчихсэн үү? When someone dies, what happens to them? Хин нэгэн хүн нас барах үед тэр хүндээ юу тохиолддог юм бол? Well, let me tell you what some people say.
За зарим хүмүүс юу гэж одоо үздэг вэ гэдгийг би Some танилцуулж people өгье. say that when you die, you're either going to go to heaven or you're going to go to hell. За зарим нэг хүмүүс хүн насрангуудаа шууд нэг бол диваачин, нэг бол тамлаа явдаг гэж боддог. Some people say when you die, you go to a place that's in between heaven and hell. Зарим- It's called purgatory. Зарим нэг хүмүүс нь бол одоо диваачин буюу там хоёрын голын тэр нэг завсрын газар одоо очиж гацчдаг гэж ярьдаг. Some people say when you die, you're going to be reincarnated. За зарим нэг хүмүүс нь нас бараад хүн бол одоо хойд насанда ямар нэгэн амьтан болдог And гэж. maybe you will come back as a cow or a bird or Тэгээ өхөр somebody юм уу, else. шувуу ч юм уу эсвэл одоо өө нэгэн хүн болон төрж магадгүй гэж Then ярьдаг. some people say when we die, we go to a place called nirvana. За тэгтэл зарим нэг хүмүүс нь бол нас бараад шууд нирван дүрийг олдог гэж үздэг. But what really happens when you die? За яг үнэндээ тэгвэл одоо Библиэлд өгсөн хүнд юу тохиолддог юм бэ гэж заасан байдаг бай. Is death the end of everything? Өхөл одоо бүх зүйлийн төгсгөл мөн үү? Is the soul immortal or does it just die and everything is ended? Бидний сүнс одоо мөнхөд оршоод байдаг юм уу? Эсвэл өгсөн хойно бол ингээ алга болчдөг юм уу? Sometimes we will go to, I don't know the word for this country, but like soothsayers, so that they could read their crystal ball and tell us what happens to the person who has died. Тэгээ зарим нэг хүмүүс бол одоо мэрэг төлөгчдөр очдог. Мэрэг төлөгч нь бол тухайн хүний сүнс нь хаашаа явсан бэ гэдгийг тодорхойлж өгдөг гэж хэлдэг. Because we want to know. Яагаад гэвэл бол бид нар өгсний дараагаар юу тохиолдох вэ гэдгийг мэдхийг хүсдэг But учраас. tonight we're going to find our answer from the Word of God. За тэгвэл өнөөдөр би та бүхэнд бол Бурхны үгнээс одоо зааж өгөхийг хүсэж байна. Because the Word of God has been teaching us all this week. Тэгээд өнгөрсөн одоо 4 хоногийн туршид Библи бидэнд маш олон үннийг зааж өгсөн байна. And we want to see what the Bible says about death. Тэгээд бид өнөөдөр бол Библиэлд үхлийн талаар юу гэж заасан байдаг вэ гэдгийг үзье. Revelation 1:16. Илчлэлт номын 11-р бүлгийн 16 дугаар ишлэлдэр за би амьд нэгэн мөн би өгсөн байсан. Харагтун би үеийн үед амьд байна. Надад үхэл ба үхэгсдийн орны түлхүүр би гэсэн тийм ишлэл. These are the words of Jesus. Есүс энэ үгийг хэлсэн. And he said, I am he who lives, I was dead, and then I came back to life. Есүс би амьд нэгэн гэж хэлсэн. Тэрээр амьд очиж байгаа гэдгийг хэлсэн. And Тэрээр Jesus- өгсөн боловч гэсэн дахин амьдсан гэдгээ бидэнд хэлсэн. And Jesus says, I have the keys of death. Тэгээд Есүс бол үхлийн орны түлхүүрийг гартаа атгасан гэж хэлсэн. So if we are going to understand about death, then we need to study the word. Хэрвээ бид бүхэн үхлийн талаар ойлгохыг хүсэж байгаа бол бид Библийг судалж үхлийн талаар юу гэж заасан бэ гэдгийг мэдэх Let's ёстой. go to the first book in the Bible, Genesis chapter 2 and verse 7. Библийн хамгийн анхны ном бол Эхлэл номын 2-р бүлгийн 7-р ишлэлээр юу гэж бичсэн байгааг үзье. Эзэн бурхан тоос шороноос хүний бүтээж амин амьсгалыг хамраар нь үлээн оруулчихад хүн амьд оршигч болжээ гэж бичсэн байна. So the Bible tells us that God made man from the dust. Библиэлд бол бурхан хүнийг шороноос бүтээсэн гэж хэлсэн байна. And then God breathed into his nose and he gave him the breath of life. Библиэлд хүний биеийг бурхан шороноос бүтээгээд хамраар нь амин амьсгалыг оруулахад хүн амьд оршигч болсон And гэж. then the Bible says man became a living soul. Ийхүү хүн амьд оршигч болсон. So let's see if we can make an equation out of this. За тэгвэл энэ юу гэсэн үг юм бэ? Энийг тодорхой Dust. үзье. За тоос шороо байсан. Plus the breath of God, which is spirit. Тоос шороогоор хүний биеийг бүтээгээд дараагаар нь бол амин амьсгалыг хамраар нь үлээж оруулсан. If you add those two things together, then you get a living За энэ soul. ийм хоёр зүйлээс одоо хүн амьд оршигч бол бүрдсэн гэж хэлж байна. The living soul is you and me. Тэгэхээр амьд оршигч гэдэг нь юу вэ гэхээр бол амьд байгаа бид бүхэн юм аа. But the question is, what happens to that living soul when they die? За тэгэхээр бол амьд оршигч нас барах үед юу тохиолддог юм бэ? Jesus said in Matthew 16:26, Матай номын 16-гийн 26 дугаар ишлэлдээс учир нь хүн бүх дэлхийг олж авсан ч амиа алдвал ямар ашиг байх вүлээ? Эсвэл амийнхаа оронд юугаа өгөх вүлээ? the soul is very important Тэгэхээр энэ ч бол одоо хүний зүрх сэтгэл ямар чухал вэ гэдгийг харуулж байгаа. because it is with this living soul that we make decisions for right or for wrong. Бид бүхэн өөрсдийн дотоод сэтгэлд одоо зөв үү буруу юу гэсэн шийдвэрийг сонголтуудыг гаргаж байдаг. But what is a soul? За гэхдээ бол одоо тэр сүнс гэж хэлээд байгаа. Бидний хэлээд байгаа тэр зүрх сэтгэлтэй холбоотой үг нь юу гэсэн This is утгатай what үг юм we бэ? learn from the Bible. Библиэлд ингэж хэлсэн байна. За сүнс гэж юу? Сүнс бол энгийн хүн юм аа. Сүнс гэдэг үг нь еврей нефеш болон грекийн одоо гэсэн үгнээс олчуулагдсан. Энэ нь бол хүний ямар нэгэн одоо
бодиттой хэсэг биш харин одоо үл үзэгдэх дотоод сэтгэлийг хэлж байгаа маа гэсэн. So a soul is the person. Тэгэхээр бол одоо хүний сүнс гэж хэлээд байгаа үгийг бид бүхэн бол дотоод сэтгэлтэй холбож ойлгож ёстой. You are a living soul. За та бол амьд оршигч буюу амьд сүнс гэж хэлж байна. It's not something separate from us, it's who we are. Тэгэхээр бол энэ сүнс гэдэг ойлголтыг бид бүхэн бол хүний биеэс одоо тусдаа оршдог гэсэн ойлголтоор ойлгож болохгүй. But what about immortality? За, Will тэгвэл- we live forever? Мөнх амьдрал гэдэг нь юу юм бэ? Бид мөнх амьдрах юм уу? Бид нас барсныхаа дараагаар мөнхөд амьдрах уу гэсэн асуултыг хүн болгон асууж байдаг. Let's see what the Bible says. 1 Timothy Тэгвэл 1:17. Библиэр энэ талаар юу гэсэн хариултыг өгдөг вэ? 1-р Тимот номын 1:17 ишлэлээс уюудын хаан өхөшгүй үл үзэгдэх цорын ганц бурханд хүндлэл ба алдар нь үеийн үед байх болтугай гэж хэлсэн байна. This text is talking about Jesus, За энэхүү ишлэлд бол Есүс Христийн занч одоо Who is- бодит байдлын тухай ярьж who байна. is the King of Kings. Тэрээр бол одоо хаадын хаан. And it says he is immortal. Тэрээр бол өхөшгүй гэж хэлсэн байна. Okay, let's look at 1 Timothy 6:15. Цаашаа үргэлжлүүлээ 6-гийн 15 дахь Again, ишлэлээс. it's talking about Jesus. За Есүсийг юу гэж дүрсэлсэн байна вэ? Тэр бол ерөөлт бөгөөд цорын ганц химжээлжгүй ирэхэд хаадын хаан эздийн эзэн гэж хэлсэн. So the Bible tells us the only person who has immortality is Jesus. За тэгэхээр бол одоо цорын ганц мөнх оршигч нь бол Есүс Христэ гэж Библиэд бичсэн байдаг. So what is this word? How many times do we find this word in the Bible? За тэгэхээр бол одоо энэхүү өхөшгүй гэсэн үг хэдэн удаа хаана юуг төлөөлж гарсан байна вэ гэдгийг уншицгаая. Өхөшгүй мөнхийн гэдэг үг нь Библиэд 6 удаа хэрэглэгдсэн байдаг. Энэ нь бол зөвхөн Бурхныг л тодорхойлоход ашигласан үгнүүд байгаа. Тийм учраас Христийг дахин ирэх үед түүнд итгэгч хүмүүс мөн өхөшгүй тийм хүмүүс болно гэж хэлж байгаа. And if you would like to find these texts in your Bible, we're going to give it to you on the screen because I Тэрөө see та some of бүхэн- you are writing things down. Одоо Библиэлд өхөшгүй гэсэн үгийг хэдэн удаа 6 удаа ашигласан байсан гэсэн энэ бүх ишлүүдийг та бүхэн өөрсдөө уншаад үзэж болно. Тэгээд бол энэ хэний тухай өгүүлж байсан бэ гэдгийг уншаад үзээрэй. And these are the texts where you'll find the word immortal or immortality. За тэгээд та бүхэн энийг бичиж аваад тэгээд бол өхөшгүй мөнхийн гэдэг үгийг хүнд ашигласан байна уу? Хүнийг тодорхойлоход ашигласан байна уу гэдгийг үзээрэй. But there are people who believe in spiritualism. За тэгвэл бол одоо өнөөдөр энэ дэлхий дээр маш олон хүмүүс одоо энэ сүнсэнд итгэдэг. Хүнээс тусдаа оршдог сүнсэнд итгэж байдаг. And they teach something different. За тэгээд бол хүмүүс одоо Библиэс маш ялгаатай өөр үзлийг бол тайлбарж эхэлдэг. За сүнс дуудагчид сүнс бол өхөшгүй мөнхийн гисэн одоо тийм үзлийг бол заасургаж идэг. These people teach that when you die, За хүн нас барах үед the soul leaves the body сүнс нь хүний биеийг орхио явцдаг гэж заадаг. and floats away somewhere. Тэгээд бол одоо хаана ихтэй одоо бие олохын тулд ингээд одоо хийсэд явж идэг гэж But заадаг. the Bible says the soul is the person. Харин тэгтэл бол Библиэлд хүний сүнс гэдэг нь бол хүний дотоод сэтгэлийг хэлж ийсэн. Dust За plus spirit Хүнийг- equals living soul. бүтээхийн тулд хүний биеийг шорооноос бүтээгээд дараагаар нь бол амин амьсгалыг өгөөд хүн бол амьд оршигч буюу хүн болсон. So let's see if we can understand why is it that these people are saying the wrong thing. За тэгтэр бол яагаад хүмүүс хүний дотоод сэтгэлийг бол одоо өхөшгүй мөнхийн сүнс гэсэн байдлаар тайлбарлах болов. Now I've told you previously that Jesus is going to come again. Бид бүхэн Есүс Христийн дэлхий дээр бол дахин ирнэ гэж одоо And he's going судалж to ирсэн. come for those who died believing in him. Тэрээр бол өөрт нь итгэн нас барсан хүмүүсийг дахин амьлуулахын тулд ирнэ. And he will come for those who are alive when he comes. Тэгэд Есүс Христ бол амьд байгаа хүмүүсийг өөрчилж цоошин амьдралыг өгөхийн тулд ирнэ. And this is what the Bible says За about тэгээд Jesus coming. Есүс Христийн дахин ирэлтийн талаар Библиэд ингэж хэлсэн байна. 1-р Коринф номын 15:51 дэх ишлэлдээрээс. Харагтун би танарт нэгэн нууцыг хэлье. Бид бүгдээрээ нойрсохгүй харин бүгдээрээ өөрчлөгдөх болно. Ингэхдээ бид нүд ирмхийн зур нэг л агшинд бүрээн эцсийн дугаар өөрчлөгдөнө. Okay, let's just go back one slide. За тэгэхээр бол цөмөөрөө одоо нэг ухраагаад үзье. They tell us here that we shall not all sleep, За энэ ч юу гэж хэлсэн байна? Бид бүхэн бүгдээрээ нойрсохгүй гэж хэлсэн байна. but we shall be changed at the time when Jesus comes. Харин Есүс Христийг ирэх үед бид бүгдээрээ өөрчлөгдөнө гэж хэлж байгаа. And the trumpet is going to sound, and all those who were dead are going to come alive. За ингээд бол бүрээн эцсийн дуу гарах үед Есүс Христийг ирэх үед одоо амьд байсан бүгд бол нүд ирмхийн зур өөрчлөгдөнө гэж хэлж But байна. we won't have the same body.
Тэгэхээр бол бид энэ одоо гим нүгэлтэй хуучин биетэйгээ байхгүй гэж хэлж байна. This body will be changed so that we don't feel pain or we don't feel sickness. Бидний бие махбод бол өөрчлөгдөж дахин бид өвдөж шаналж эсвэл одоо зовхгүй гэсэн үг. Okay, let's go back to Genesis 2:7. За тэгвэл Эхлэл номын 2-ын 7 дугаар ишлэгийг дахиад уншицгаая. Эзэн бурхан тоос шороноос хүний бүтээж амийн амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд ошигч болсон. So, God took the dust, He Бурхан formed a man, шороноос хүний биеийг He бүтээсэн. breathed into his nostrils, Тэгээ хамрлуу нь бол амийн and амьсгалаа man өгсөн. became a living soul. Ингээд хүн амьд ошигч болсон. But another question comes to mind. За тэгтэл бол та бүхэнд бас өөр нэг асуулт гарах байна. What will happen to our mind when we die? Бид бүхэн нас барах үед бидний оюун ухаан яаж өөрчлөгдөх юм болоо? Бидний оюун ухаанд юм үлдэх болов? Psalm 146:4 tells us, Дуулал номын 146-гийн 4-р ишлэлдэр түүний сүнс нь хүний сүнс нь гарч явдаг бөгөөд тэрээр газар шороор буцдаг. Яг тэр өдөр л түүний бодлууд нь мөхдөг гэж хэлж. now remember we said that it was the dust plus the breath of God, which is spirit, equals a living soul. Тэгэхээр бидний бие махбодыг шороноос бүтээсэн амийн амьсгалыг өгөөд хүн амьд ошигч болсон гэж ярьсан. So when a person dies, Тэгэхээр хүн нас барах үед the breath or the spirit leaves. Бурханы өгсөн тэр амьсгал нь байхгүй болдог гэж хэлж And байна. it says, in that very day, his plans end. Яг тэр өдрүүдэд хүний бодол санаа төлөвлөгөөнүүд нь яадаг гэж хэлж байна. Okay. Мөхдөг гэж хэлсэн. Let's look at Ecclesiastes 9 and verse 5. За номлогчийн өгс номын 9-ийн 5 дугаар ишлэлдэр амьд байхад нь үхэн гэдгээ мэддэг байтал үхэгсэд нь юу ч мэддэггүй гэж хэлсэн байна. And the Bible is very clear about this. Библи бол энэ талаар маш тодорхой заасан байна. When you die, you don't know anything. Бид бүхэн нас барах үед бид бүхэн юу ч мэдхэ болно гэж хэлж байна. Psalm said that the time when you die, everything that you believed is over. За тэгэхээр бол дуулал номдэр бол бид бүхэн үхэх үед бол бидний бүхэл итгэж найдаж байсан, бодож байсан бүх бодлууд алга болно гэж хэлсэн. And then Ecclesiastes said, when you die, you don't know anything. За тэгээд бол номлогчийн өгс номын 9-ийн 5 дугаар ишлэлдэр бол бид бүхэн үхэх үедээ юу ч мэдхэ болно гэж хэлсэн. And verse 6 says, За тэгвэл 6 дугаар ишлэлдэр тэдний хайр, хорсол, ата жидөө хэдийн мөхөж, наран дор хийгддэг үйлсэд тэд цаашид үл оролцох бүлгөө. so when you die, your mind is dead. Та бүхэн тэгтэр бол одоо юу ойлгох ёстой гэхээр хүн нас барах үед бидний оюун ухаан цаашаа ажиллагаа болдог. There's no breath left in the body. Бидний одоо бие махбодод тэр амин амьсгал байхгүй болно. Doctors will tell you За эмчнэр ингэж хэлдэг. that if there's no oxygen going to the brain, it dies. Хүний тархилуу хүчил төрөгч очихгүй болчих юм бол хүн шууд өгдөг. In English, we call it brain dead. За үүнийг бол юу гэж хэлдэг вэ гэхээр бол тархин үхсэн гэж So хэлдэг. if when you die, the breath leaves, how can your brain still function? Тэгэхээр энэ юу хэлэх гээд байна гэхээр бол хэрвээ та амьсгалахгүй байгаа бол тий таны тархинд яаж хүчил төрөгч очиж та яаж амьд байх вэ? People say, but I know the person who is dead is looking down and watching over me. За тэгтэл бол зарим нэг хүмүүс бол нас болсон хүмүүс заримдаа бол өөрийгөө тий дээшээ одоо хөөлсөн байгаад өөрийн үхсэн биеийг харж байдаг гэж хэлдэг. But the Bible says that when you're dead, you don't know anything. Харин тэгтэл Библиэлд бол үхсэн хүн хизээч өөрийгөө олж харахгүй, үхсэн хүн бол шууд бодол санаа The зогсдог. breath or the spirit Which is gone. Бидний бол яриад байгаа тэр одоо амьсгал нь байхгүй болсон гэдэг мал бол одоо тухайн хүн сүнс нь амьд орчиж байна гэсэн үг биш. Let me tell you how Jesus put it. За тэгвэл Есүс энэ үүнийг бол одоо хэрхэн тайлбарласан бэ? Jesus had some very good friends. Есүс маш дотны найз нартай байсан. Lazarus and his two sisters, Mary and Martha. За тэдгээр нь бол Лазар, за тэгээд түүний бол одоо охин дүүнер нь байсан. And he spent much time visited three of them in their home. Есүс бол Лазар болон хоёр охин дүүтэй нь бол баян уулзаж гэрт нь айлчилдаг байж. But one day, Lazarus got sick. За тэгтэл нэгэн өдөр Лазар өвдсөн. And the doctors couldn't help him. Тэгээ эмчнэр бол тусалж чадахгүй байсан. So the Эмчилж чадаагүй. sisters said, let's call Jesus because Jesus will heal him. Тэгээд Лазарын бол одоо дүүнер Есүсийг дуудаж ирүүлээд Есүсээр эдгэж болно гэж хэлсэн. So they sent someone to go and call Jesus. За ингээд бол хүмүүсийг явуулж Есүсийг дуудуулсан боловч гэсэн. When they found him, Jesus heard the message and he continued talking to the people. Есүс бол хүмүүс сургаал айлдж байсан ба Лазарыг өвчтөй байгаа гэдгийг бол сонссон боловч гэсэн сургаалаа заасан хийвэр байсан. And the disciples were confused because
He was their best friend. Why would Jesus not leave everything and go and help his best friend? За Есүс бол хамгийн дотны найз болох Лазарыг өвдсөн байгаахад бол одоо очиж ирэхгүй, идгээхгүй байсан учраас дагалдагчид нь гайхаад Есүс яагаад явсангүй гэж гайхсан. But Jesus had other plans. За гэхдээ Есүс бол өөр төлөвлөгөөтэй After байж 3 days, Jesus said, let's go and see 3 Lazarus. хоногийн дараагаар Лазар дээр очиё гэж хэлсэн. And this is what he says. За ингээд бол Есүс Лазар дээр очихдоо ингэж хэлсэн. Бидний анд Лазар унтжээ. Гэвч би түүнийг нойрноос нь сэрээхээр явна гэхэд шамнар нь түүнд эзэн хэрэг унтсан юм бол тэр эдгэн байлгүй дээ гэж хэлсэн. Jesus said, our friend sleeps. За манай бидний найз бол унтжээ гэж хэлсэн. And the Нойрсон байна. disciples thought that meant put your head down and go to sleep. Тэгэхэд дагалдагч нар бол одоо яг унтаад өгнө гэж бодсон. But then Jesus Өгсөн байна гэж said, бодсон. Тэгтэл бол Есүс хэлсэн. За Есүс Лазарын үхлийн тухай айлцсан гэж. Харин тэд түүнийг зүгээр л унтах тухай ярьж байна гэж боджээ. Тэгтэл Есүс тэдэнд шулуухан Лазар өгсөн гэж хэлсэн. so when Jesus said that Lazarus was sleeping, he was really saying that Lazarus was dead. За Есүс бол Лазарыг унтсан гэж хэлж байсан боловч гэсэн яг үнэндээ бол Лазарыг нас барсан гэдгийг хэлж байсан байна. But over and over in the Bible, we find that death is also called a sleep. За тэгтэр бол Библиэлд үхлийг бол нойрсохдоо зөвлөдөг гэдгийг бид бүхэн бол үзэж байна. And if you remember earlier in one of our texts, we said that when Jesus comes, he will bring to life those that are asleep. За тэгээд бид Wake бүхэн them up. одоо өмнө үзэж байсан Есүс Христ энэ дэлхий дээр дахин ирэх үедээ нас барсан байгаа хүмүүсийг амьлуулна гэж бид бүхэн үзсэн байна. And this is what Martha said to Jesus. За тэгээд бол одоо Есүсийн одоо дүү болох Марта бол одоо ингэж хэлсэн байна. Эцсийн өдрийн амьлалтанд тэр амьлна гэдгийг би мэднэ. Есүс Мартад би бол амьлалт ба амьмун надад итгэдэг хүн өвөвч амьдрна гэж хэлсэн. And this is very important. За энэ бол маш чухал ишлэл байгаа. You see, Martha thought, yes, when in the last day, in the resurrection, when the big resurrection happens, then my brother will come to life. За Есүс Лазар дээр очих үед бол дүүн Есүс дээр очиод эзэн ирэх үед бол эцсийн өдөрт одоо ахман амьлна гэдэгт би итгэж байна л гэж хэлсэн. But Jesus was saying to her, I am the resurrection. Харин тэгтэл бол Есүс хэлсэн би бол амьлалт ба ам мөн гэж хэлсэн. If I am here, Хэрвээ би энд ирсэн байгаа бол then anything can happen. би ам өгч чадна, би юг ч хийж чадна гэж And he хэлсэн. said, those who believe in me, even though they may die, they will live. Тэгээд Есүс бол одоо хэдийгээр хүмүүс нас барах болов ч гэсэн And the story- надад итгэсэн хүмүүс дахин амьлна гэж хэлсэн. And the story tells us that Jesus stood at the tomb and he called out for Lazarus, and Ингээд- Lazarus came out of the tomb. Есүс бол Лазарын булшин дээр очиод одоо Лазарын булшин чулууг холдуулаад Лазарыг гарч ирэхийг дуудсан. So when we see all the graves in the cemetery, За бид бүхэн бол оршуулгын газар очиод бүхэл дээр оршуулгыг and we харахад think all those people are dead, тэр бүх хүмүүс бол нас барсан гэдгийг бид мэддэг. the Bible says they're just sleeping. Харин Библиэлд бол эдгээр одоо өгсөн байгаа хүмүүсийг бол нойрсон буюу унтсан гэж хэлсэн байна. And during that sleep, they don't know anything. Тэгээд хүмүүс бол үхэл буюу тэр нойрсож байх үедээ бол юу ч бодож сэтгэж төлөвлөдөггүй гэж Psalm хэлсэн. 115:17. Дуулал номын 115-17 ишлэлээс үхэгсэд эзнийг магтдаггүй, анир чимээгөөрөө одоо доош одогч хинч боловч одоо магтдаггүй. So again, the Bible says the dead do not praise, nor do they do anything. They are silent. Тэгэхээр Библиэлд бол дахиад баталгаа өгч байна. Өгсөн хүн бол эзнийг магтдаг ч юм уу эсвэл одоо ямарваа нэгэн дуу аваа гаргадаггүй гэж бол хэлж байна. Have you ever had someone die that you wished could come back to life? Та бүхэн бол одоо дотны хайртай хүн чинь нас барах үед дахин амьлчаасаа гэж бодож ирсэн удаа би. Someone who was very close to you. Маш дотны хайртай сайн хүн нас барах үед тэгж бодсон үе байдаг уу? And you thought to yourself, if only I could see this person again. Энэ хүн дахиад амьлчих юм бол энэ хүн амьд байх юм бол ямар сайхан бэ гэж бодож ирсэн удаа би. But you see, those of us who are Christians have that hope. Гэхдээ бол Христэд итгэж хүмүүст яг ийм итгэл найдар байдаг. I shared with you on Saturday night that my husband and I lost our first son when he was 4 years old. Би Бямгаргийн орой та бүхэнд бол танилцуулсан. Миний одоо ууган хүү болох 4 настай хүү маань бол нас барсан. And even though that was a difficult time Миний for us, хувьд бол одоо нөхрийн хувьд бол энэ маш хүнд цаг үе I байсан. think it was the worst thing that ever happened in my life. Тэгээ хүүгээ алдна гэдэл миний хувьд бол амьдралдаа үзсэн хамгийн хэцүү үйл явдал байсан. We have a hope
Гэхдээ бидэнд итгэл найдар that бий. one day we will see him again. Нэг л өдөр бид Есүс Христийг дахин ирэх үед одоо хүүгээ үзнэ гэдэгт итгэдэг. We know he's dead. Хүү мөн бол нас болсон гэдэг бид We know мэднэ. he's asleep. Гэхдээ хүү мөн бол унтаж байна. But we also Нойрсож know that when Jesus comes, he will wake him from that sleep. Гэхдээ Есүс Христийн дэлхийд ирэх үед бол биднийг үхлээс дахин амьлуулна гэж тэрээр амласан. Because we are trusting in what the Bible says. Бид бүхэн Библиэд хэлсэн амлалтанд итгэж байна. When Jesus died, Есүс Христийн дэлхийд ирэн бидний төлөө нас барахад he died for each of us. тэрээр бол энэ ч байгаа хүн болгоны төлөө нас And барсан. he died so that we can receive grace. Тэрээр бидэнд бол нэгүсэл буюу өршөөлийг үзүүлэхэд бол нас барсан гэж Do you хэлсэн. remember the word grace? За нэгүсэл гэдэг үгийг өчигдөр үзсэн We тийм үү? said grace gives us what we do not deserve. За нэгүсэл буюу өршөөл гэдэг бол бидний авах ёсгүй тэр шан харамжийг өгж өгнө So гэсэн. the Bible tells us in Romans 6:23 that if we sin, we should die. Библийн номын Ромын 6-гийн 23 дугаар ишлэлээр бол одоо бид гим нүгэл хийсний үр дүнд үхдэг гэж хэлсэн байна. But that's not just die because you get sick. We're talking about eternal death. Тэгэхээр бол одоо гим нүглээс болж өгч байгаа үхэл бол зүгээр нэг нойрсол биш харин энэ бол мөнхийн үхэл гэж хэлж байгаа. But Jesus came to the earth. Есүс энэ дэлхийд He ирсэн. died for us Тэрээр бол бидний so төлөө нас that we барсан. can receive grace. Ингэснээрээ бид уушлагдаж We can receive forgiveness for our sins. одоо гим нүглээ уушлуулж нэгүслийг авах боломжтой And болж. we can have the promise of eternal life. Ингээд гим нүглээ уушлуулсан хүмүүс мөнхийн амийг авах амлалтыг авч байгаа. Even if I die on this earth, Би энэ дэлхийд нас барсан ч гэсэн when Jesus comes, he will wake me up. Есүс энэ дэлхийд ирээд намайг дахин амьлуулах болно. So Jesus died. Есүс бидний төлөө нас They put барсан. him in the tomb. Тэгээд бол хүмүүс түүнийг бушинд And хийсэн. after 3 days, Харин Есүс 3 хоногийн дараа the Bible tells us in Matthew 28 that God sent an angel to wake Jesus up. Библиэлд хэлснээр бол одоо Бурхан Тэнгэр ичнийг доош нь нэлгээж Есүс Христос үхлээс дахин амьсан гэж хэлсэн байна. And if you read this in Matthew 28 verse 1 to 4, it says that when the angel came, the earth shook as if it was an earthquake. Хэрвээ Матай номын 28 дахь бүлгийн 1-ээс 4-р ишлэгийг унших юм бол Тэнгэр элчнэр Тэнгэрээс бууж ирэх үед газар хөдөлсөн гэж хэлсэн байна. Now there were many soldiers who were guarding that tomb. Тэгээд Есүсийн бус шиг олон цэргүүд манж байсан. But when the angel came, they all fell as though they had died. Тэнгэрийн They элчнэр fainted. гэрлээ цацруулан ирэх үед цэргүүд бүгд бол үхэтхийн унсан гэж хэлж And the байна. Айсандаа. was empty after Jesus rose from the dead. За ингээд Есүс дахин амьлаж түүний бус хоосон болсон. When the disciples came looking for the body of Jesus, it was gone Есүсийн дагалдагч нар бушин дээр гүйлдэн очих үед Есүс байхгүй болсон байсан. because his father had called him back from the dead. Яагаад вэ гэхээр бол Тэнгэрийн эцэг Есүсийг дахин амьлуулсан байсан. And that's why the apostle Paul wrote in 1 Corinthians 15, 55 and 57. За тийм ч учраас 1-р Коринф номын 15-ын 55, 57 дугаар ишлэлдэр үхлээ чиний ялалт хаана байна вэ? Үхлээ чиний хатгууд нь хаана байна вэ? Харин бидний эзэн Есүс Христээр бидэнд ялалтыг өгдөг Бурханд талархал нь байх болтугай гэж хэлсэн. You see, death is a painful thing. Үхэл гэдэг бол үнэхээр одоо хэцүү And зүйл. if you don't believe that you will ever see this person again, it really pains you. Хэрвээ дотны хайртай хүнээ та алдаад тэр хүнтэй дахин хизээч уулзахгүй гэж бодох юм бол энэ үнэхээр сэтгэлийг чинь Because зовоож it байгаа. means that that person is lost for you, to you for eternity. Яагаад вэ гэхээр бол тэр нас болсон хүн та дахин хизээч мөнхийн мөхөд уулзахгүй гэсэн тийм одоо бодол байна. But when Jesus rose from the dead, Гэхдээ Есүс Христ дахин үхлээс дахин амьлах үед Jesus took away the pain of death. Есүс бол үхэл гэсэн тэр аимшигтай зовлон биднээс холдуулна гэж хэлсэн. And even though we cry because someone that we love has died, Бидний дотны хайртай байсан хүн нас барсан хэдий ч гэсэн we don't live as though there is no hope. бид бүхэн бол одоо уйлж унжиж байгаа боловч хизээч итгэл найдваргүй болцсон хүмүүстэй адилхан Because одоо we байнга know there гүнэгдэггүй. is hope. Бидэнд итгэл найдвар бий гэж бий. The day will come when Jesus will come. Есүс Христ энэ дэлхийд дахин ирэх тэр өдөр ирнэ. Let's read what the Bible says about this. 1 Тэгээд бол Thessalonians Есүс ирэх үед юу болох таар 16 and 7. 1-р Тесалоник номын 4:16 дугаар ишлэлээр ингэж хэлсэн байна. Учир нь эзэн өөрөө тушаалын өгтэй. Тэргүүн тэнгэрлэгчийн дуу ба Бурхны бүрээн дуунаар тэнгэрээс бууж ирнэ. Тэгээд Христэд дотор өөхөксөд эхлээд амьлах болно. За 17 дугаар ишлэлээс дараа нь амьд хийгээд үлдсэн бид тэдэнтэй хамт агаар мандалд эзэнтэй уулзахаар үүлэн дотор өргөгдөж тийхүү эзэнтэй үргэлж хамт байх болно.
Okay, let's go back to verse 16 За тэгвэл 16 дугаар ишлэлийг одоо цөмөрөө уншаад үзье. because I want us to get this clearly. За би энэ ишлэлийг та бүхнийг сайн ойлгоосоо гэж хүсэж байна. Jesus is going to descend from the heavens. Есүс одоо тэнгэрээс бууж ирнэ гэж There хэлсэн. is going to be a shout. За тэгээ маш их чимээд There's going to be a trumpet blast. яг л одоо бүрээн дуу дугалж байгаа юм шиг And the сонсогдно. dead in Christ will rise first. Ингээд Есүс Христэд итгэсэн хүмүүс үхлээс дахин амьлна гэж хэлж байна. And verse 17 says Тэгээ 17 дугаар ишлэлдэр that those of us who are alive when Jesus харин comes, Есүс Христэд итгэсэн амьд байгаа хүмүүс, those of us who believe in him, Есүст итгэсэн хүмүүс are going to be caught up into the air to meet him. бид бүхэн өөрчлөгдөж дээшээ бол Тэнгэр рүү Есүстэй уулзахаар явна. And we will be with him always. Ингээд бол бид бүхэн үрд түүнтэй хамт байна. That is joy. Энэ бол бидэнд Бурхны өгөх гэж байгаа баяр That хөөр. is eternal joy. Энэ бол одоо мөнхийн баяр хөөр. That will be the most joyful day of your life. Энэ бол бидний амьдралдаа мэдэрч болох хамгийн гайхамшигтай баяр And I хөөр. could tell you, I can't wait for Jesus to Би come. Есүс Христийг дахин ирээсэй гэж тэсэн ядан хүлээж байна. I can't wait to see my little 4-year-old Би boy. 4 настай хүүтэйгээ дахин уулзах юмсан гэж хүсдэг. But we need to have faith and to believe. Гэхдээ бид бүхэн итгэж найдах ёстой маа. And Jesus will take us to heaven to be with him. Есүс биднийг дахин амьлуулан өөрчлөн өөртөө хамт мөнхийн мөнхөд байхын тулд одоо дуудана гэж хэлсэн. And we're not sure what heaven will look like, but the Bible gives us a little description. Бид одоо диваажин ямар байх вэ гэдгийг сайн мэдэхгүй боловч гэсэн Библиэлд диваажин дүрсэлсэн байдаг. But let's come back to earth. За тэгвэл дэлхий дээр юу болохыг ярилцъя. Who then masquerades as the dead? За тэгвэл бол өгсөн хүмүүсийн сүнсээр бидэнд илэлж бидэнтэй уулзах гэдэг тэр сүнс нь хин юм бэ? Сүнстэй байшингуудад хэн очдөг юм бэ? Сүнстэй эрэгчтэй хэн ярьдаг юм? Шиднүүд өөрийн хүч чадлаа хаанаас авдаг юм бэ? I have had people tell me, but you don't understand. I saw my dead mother. Зарим нэг хүмүүс бол би нас болсон ээжтэйгээ уулзсан шүү дээ гэж хэлдэг. Or someone will say, no, my husband came to me. Even though he was dead, he talked to me. Зарим нэг хүмүүс бол миний нас болсон нөхөр над дээр хүлцэж орой надтай үгээ ярьсан гэж хэлдэг. So who are these spirits? These people Тэгэхээр that энэ өгсөн look like хүмүүсийн people that we know. сүнсэнд хувилж бидэнтэй уулзах гэдэг тэр хуурамч сүнснүүд нь хин What's бэ? going on there? Энэ юу болоод байгаа гэсэн үг вэ? The Яагаад Bible, энэ зүйл тохиолдож байна? the Bible tells us in 2 Thessalonians 2 and 3, let no man deceive you. За тэгэхээр бол одоо 2 Тесалоник номын 2-3 дахь ишлэлээр бол хин нэгүүхэн та бүхнийг мэхлэх бий гэж хэлсэн байна. We need to go back one. Good, thank you. You see, there is a being in this world called Satan. За тэгэхээр бол энэ орчдын ертөнцид бол сатан гэдэг нэг муу хүч And байна. we need to talk a little bit about who Satan is. Тэгэхээр бол сатан гэдэг нь хин юм бэ гэдэг талаар ярилцсан And та. I've asked the pastor to read from the Bible a few verses for you. За тэгээд би бол одоо та бүхэнд Библиэс одоо хэдэн ишлэл уншиж өгье гэж бодож байна. За Илчлэлт номын 12-ийн 7, 8 дугаар ишлэлийг зөмөр уншицгаая. Тэнгэлт дайн болоо гэж хэлсэн байдаг. Михаил буюу Есүс түүний тэнгэр элч нар луудаа тулалдлаа. Луу болон түүний тэнгэр элч нар тулалдаад тэдэнд хүч тутсан бөгөөд тэдэнд тэнгэлт байх газар олдсонгүй. Өнөөх агуу том луу буюу бүх ертөнцийн мэдгч диавол ба сатан гэгддэг эрдний могоо доош хаягдав. Тэр дэлхий рүү хаягдлаа. Түүний хамт тэнгэр элч нар нь ч доош хаягдсан гэж хэлсэн. So the Bible tells us that this being called Satan was an angel in heaven. Тэгэхээр Библиэлд сатан гэж хэлж байгаа энэхүү хуурамч сүнс маань диваажингаас бууж ирсэн гэж. But there was a problem. Диваажинд бол нэгэн асуудал бий He болсон. became jealous of Jesus. Моёрын сүнс Есүс татаархсан. And he wondered, why was God the Father only talking to his son Jesus? Why wasn't he telling me? Тэгээ тэнгэр элч байсан сатан яагаад тэнгэрийн эцэг одоо тэнгэр эцэг Есүстэй ярилцаад надтай ярилцах байгаа юм болоо? He was a very beautiful angel, Тэрээр бол одоо маш үзэсгэлэнтэй тэнгэр элч байсан. but he allowed bad thoughts to come into his mind. Гэхдээ тэрээр бол муу гим нүгэлтэй бодлыг сэтгэлдээ бий болгож ирсэн. And the Bible tells us that in heaven there was a war. За тийм ч учраас Библиэлд бол одоо диваачинд дайн болсон гэж хэлдэг. God and his angels had a fight against Satan and his angels. Бурхан болон түүний тэнгэр элч нар
одоо хоорондоо тэгээ муу сүнснүүдтэй бол одоо тэмцэлдэж эхэлсэн. And God chased them out of heaven. Ингээд бол Тэнгэрийн одоо бузар муу гим нүгэлтэй сүнснүүд бол доошо шидэгдсэн. And they came to earth. Тэгээд бол дэлхийд ирсэн. And they are like spirit beings. За ингээд бол одоо энэ Тэнгэр элчнэр одоо хүмүүсийг мэхэлж эхэлсэн. We don't see them. Бид нар бол тэр сүнслэг Unless биесийг they олж want харж us to. чаддаггүй. Бид бүхэнд бол харагдгийг үл тэр хүсүнсэнд харагдаж байдаг. And it tells us here that Satan tries to deceive us with miracles and other fantastic things. За тэгээд бол Библиэр хэлсэн байдаг муу ерийн сүнс байнгын гайхамшиг болон ер бусын зүйлсээр дамжуулан биднийг мэхэлхийг хичээдэг гэж And хэлсэн. John 8:44 tells us that he is a liar. Тэгээ Иохан номын 8:44 эшлэлээр бол тэр бол худалч гэж хэлсэн байдаг. So when you see the spirit of someone who died, Тэгэхээр бол өгсөн хүний сүнсээр бидэнд харагдаад байгаа тэр it is зүйл бол not that person. өгсөн хүний сүнс биш юм аа. It is one of these evil angels who is appearing to you because they want you to believe a Харин lie. муу ерийн сүнс бидэнд бол худал хуурмагт итгээсэй гэж хүссэн учраас бидэнд бол өгсөн хүний сүнсээр харагдаад байгаа. The Bible says that when you die, you sleep. Библиэлд хэрвээ та бүхэн нас барах юм бол тэр үедээ бол нойрсноо гэж And хэлсэн. in that sleep, your brain knows nothing. Бид бүхэн өгсөн буюу нойрсон байх үедээ оюунхан бодол санаа бол үргэлжлэхгүй The зогссон mind байдаг. can't make any plans. Бидний оюунхан ямар ч төлөвлөгөөг төлөвлөж чадахгүй. The mind thinks no thoughts. Бид бол ямар ч бодол санааг боддоггүй. It is over. Харин бидний бүх бодол санаа бол шууд But Satan зогсдог. doesn't want us to believe that. Муу ерийн сүнс бидэнд бол үүн одоо үүнийг бол одоо мэдүүлэх And хүсэхгүй. he takes the things that God says in the Bible and he turns them around. Харин муу ерийн сүнс Библиэлд ирэх үнэн үгийг бол одоо хуурамч худал үг болгон хувиргаж байдаг. Why does Satan do this? Яагаад муу ерийн сүнс ийм зүйлийг хийдэг юм бэ? Библи бидэнд бол сануулж байна. Хинч та нарыг ямар ч аргаар бүүм эхлэх. Учир нь эхлээд идэглээс салах явдал гарахаас нааш тэр өдөр ирэхгүй гэж хэлсэн. Yes. Next one. 2 Timothy 3:13. 2 Тимот номын 3:13 дахь эшлэлээс харин муу хүмүүс мэхлэгч нар хуурч хуурагдан улам бүр бузар муу болно гэж хэлсэн. So what is Satan's plan? Тэгэхээр муу ерийн сүнс ямар төлөвлөгөөтэй байна гэж хэлж байна. Next one. Бурхны үгэнд эргэлзээг бий болгох. Бурхны үгэнд итгэхгүй байхад мөн бог чөтгөрдөө уулздаг хүмүүсийг удирдах, айдас төрүүлэх. Одоо гигантнүүдийг бол одоо эсвэл юу гэдгийг одоо нас барсан байгаа хүмүүсийг хүндэтгэх тийм бол одоо үзлийг бий болгодог. За зарим нь бол одоо ямар нэгэн хуурам шашны зан үйлээр бол одоо танигдахыг хичээдэг. Нүглийн төлөөстэй бол зөлчилддөг, хуурамч бол тайвширлыг үзүүлдэг, мөн буруу сургаал үхлийн дараах хоёр дахь бол одоо боломж бий гэсэн үзлийг бол тайлбарж өгдөг. When I was a child, I remember hearing many stories about spirits. Би баг байхдаа бол байнга л тийм одоо өгсөн үний сүнсний талаар сонсдог байсан. And I don't know why, but we always told these stories when it was nighttime. За яагаад ч юм бүүмэд бид нар дандаа орой тий хүүхдүүд сууж байгаа тэр түүхийг And ярьдаг. we'd sit in the dark with one little candle Тэгээ би бол шин орой өдрөд найз нартайгаа ингээд нэг лаа барьсан сууж байгаа and we'd сандгийн. frighten ourselves to death, Тэгээ сүнсний тухай яриад би энийг өстой аимшигтай айлгана. talking about ghosts and people who have died. Тэгэл come өгсөн back. хүмүүсийн сүнс бол хурж ирээл гарч ирээл гэж бид нар бол би энийг айлгадаг. Now, as children, that's fine. За тэгээ хүүхдүүдийн хувьд бол энэ бол нэг хөгжилтэй юм үйл явдал We юм шиг didn't болоод know байдаг. any better. Бид бол одоо илүү сайн мэдэхгүй байсан учраас тийм юм But ярьж you байсан баг. can't fool me with that now. Гэхдээ өнөөдөр бол бид бүхэн бол одоо энэ муу сүнснүүд хаана You байна see, гэдгийг мэдж байна. if I see the spirit of my son, Хэрэг би өөрийнхөө одоо нас болсон хүүгийн сүнсийг гараад ирлээ гэж бодох юм бол I know that is not my son. би тэр сүнс бол миний хүү биш гэдгийг би And мэднэ. I will say, in the name of Jesus, get out of here. Би Есүс Христийн нэрээр энэ бузар сүнс бол надаас холдоо гэж би хэлэх Because болно. I know that that is an evil angel. Яагаад вэ гэхээр тэр бол миний хүүгийн сүнс биш харин бузар муу одоо сүнс байгаамаа. Trying to deceive me, Намайг хуурам мэхэлж, trying to give me false hope, надад хуурамч итгэл найдар өгч, trying to teach me to believe something other than what the Word of God teaches. Бурхны үнэн үгнээс өөр үннийг би одоо өөр худал зүйлсийг надад бол заан сургахыг хүсэж байгаа. People go to these soothsayers and say, tell me, my husband died, but
I don't know whether he really loved me or I don't know where he left the money. Өнөөдөр бол дотны хайртай хүмүүсээс одоо хагдсан хүмүүс, нас болсон одоо тийм хүмүүс бол одоо байнга одоо мэрэг төлөгчдөр очдог ч юм уу эсвэл дамдаар очиж бол тухайн нас болсон хүнийхээ сүнсийг хаашаа явсан гэдгийг асууж лавлж идэг. And the person begins to speak with the voice of the person's dead За husband. зарим And we үед think, бол oh yes, this is my husband. мэрэг төлөгчд бол одоо тухайн дотны хүнийх нь бол одоо хүүхдүүхийг ч юм уу эсвэл төлөв хүний дуу хоолоогоор бидэнтэй ярилцсаж харилцахыг It хичээдэг. is a lie. Энэ бол хуурамч худал одоо зүйлсүүд юм шүү гэдгийг ойлгож аваарай. Sometimes people teach us this because they want us to believe that there's a second chance. За зарим нэг хүмүүс бол одоо энэ амьдралын дараагаар дахин нэг боломж ирдэг гэдгийг одоо худал тийм үзлийг So тайлбарж өгч if байна. I lived a bad life, Хэрвээ би муу амьдралаар амьдсан бол when I die, би насвараад God gives me another chance. Бурхан надад дахин боломж өгнө гэж тэр хүмүүс байна. Maybe I go into purgatory Би тэгээд бол Деваачин там хоёрын and my дундах газар family очино. prays and prays and prays and then I go to heaven. Тэгээд манай гэр бүлийнхэн миний төлөө залбираад буян үйлдэлийнхэн бол би тэр одоо завсрын тий одоо гацсан газараасаа бол Деваашинд яваад өгнө гэж ойлгодог. That's not what the Bible teaches. Харин Библи ийм зүйлийг заадаг юм аа. What happens after death? Хүн нас болсны дараа юу болдог вэ? Библиэр юу Hebrews гэж хэлсэн бэ? 9:27. Еврейчүүд номын 9:27 ишлэрээс нэг удаа өгөх нь хүмүүс тогтоогдсон. Үүний дараа шүгдэхийн адилаа. Үхлийн дараа хоёр дахь боломж гэж байхгүй гэж хэлсэн. How many times do we die? Тэгэхээр бол хэдэн удаа бид өхнө гэж хэлж байна. Only one time. Нэг л удаа өгдөг гэж хэлж байна. You don't come back as anything. Бид бүхэн бол одоо хойд нас, хойд амьдрал гэж байхгүй. When you die, it's over. Бид нас барах юм бол тэгээд дуустдаг гэж There is бодсон. no second chance after death. Энэ амьдралын дараагаар дахин боломж бид бүхэн гарахгүй гэсэн үг. There is no way that your family can pray you into heaven. Тэгэхээр бол гэр бүлийнх нь хичнээн буюу хураагаад тэр хүнийг Деваашинд оруулчихна гэсэн үг биш. And I know this is hard for us to accept Тэгээд үүнийг ойлгоход хэцүү бас одоо хүлээн зөвшөөрөх хэцүү байж магадгүй. because we want to believe that my dead mother is looking down protecting me. Мэдээж хүн болгон дотны хайртай хүнээ нас барангууд л бол шууд Деваашинд руу яваасаа гэж хүсэн мөрөөддөг нь We үнэн. want to believe that when someone dies, that's not it. They go up to heaven and they still live Дотны хайртай forever. хүмүүс мань бол нас барахад Деваашинд руу яваад Деваашингаас биднийг хараад бид тэр Деваашинд амьдарч байгаа гэж бид төсөөлөх дуртай. Those things sound nice. За эдгээр үгс бол одоо сайхан юм шиг санагдаж магадгүй. They give us comfort, Бидний тайвшруулж байгаа юм шиг санагдаж but it магадгүй. is false comfort Гэхдээ энэ бол одоо жинхэнэ итгэл найдар бол биш ээ. because that's not what the Bible Яагаад гэвэл teaches. бол Библи бол тис ондоо зүйлийг заадаг. The Bible says that Jesus will come soon Есүс удахгүй ирнэ гэдгийг Библи заасан. and he'll come with all his heavenly angels. Есүс синлэгэд ихдээ бол бүх тэнгэр элчнээ дагуулan ирнэ гэж хэлсэн. And when he comes, those who have died believing in him will be awakened. Тэрээр энэ дэлхийд ирэхдээ нас болсон байсан хүмүүсийг дахин амьдуулна гэж хэлсэн. Сирен гэж хэлсэн. But before that happens, we have to believe. Гэхдээ бол бид бүхэн аврагдахаас өмнө Есүсийг хүлээн зөвшөөрч түүнийг You одоо see, амьдралдаа some of us гаргасан think that байна. we could live however we want to live. Зарим нэг хүмүүс бид ямар ч амьдралаа амьдсан яах вэ гэж ярьдаг. Do whatever we want. Дуртай зүйлсээ хий. And then just before we die, Тэгэл яг үххийнхаа өмнө we'll say, Lord, forgive me, please take me. эзэн минь миний гимнүглийг уучлж намайг аваарай гэж хэлчих. But how many people know when they will die? Гэхдээ та бүхэн яг хизээ нас урахаа гэдгийг мэдэх юм уу? I don't know about you, but I don't know. Та бүхэн яадаг юм байгаа би л мэдэхгүй. I could die tomorrow. Би маргааш нас болчих юм I билүү? could die in the next 5 minutes. Би эсвэл одоо энэ 5 минутын дараа ч нас None болчих of юм us билүү? knows when we will die. Би хизээ нас урахаа гэдгээ эсвэл та бүхэн хизээ нас урахаа гэдгийг But хинч Satan мэдэхгүй. teaches us these lies because he wants us to live lives that are apart from God. За муу ерийн сүнс бидний бурхнаас холдуулахыг хүсэж байгаа учраас бид бүхэнд бол үхлийн талаар буруу ойлголтыг өгдөг юм аа. He wants us to live reckless lives, Бид бүгдийг бол одоо бодрон муу амьдралаар амьдуулахыг хүсдэг. especially to our young people. За тэгээд ялангуяа бол би залуу хүмүүст хэлмээр. So many times they are tempted by the things that are more exciting. Муу ерийн сүнс бол та бүхнийг одоо зугаа цэнгэлтэй амьдралаар уруу татдаг. And Satan tells them, it's okay, go and have a good time. Тэгээ муу ерийн сүнс бол зугаацж байгаа амьдралд бол зугаа цэнгэл хэрэгтэй гэж заана. He tells them, no problem, you're young, enjoy yourself. Та нар залуу байна. Одоо юу одоо энэ залуу насаа бол одоо аль хэдийн тэгээ зугаацч өнгөрөх хэрэгтэй гэж заана. When you get older, then you can think about God. Тэгээ нас чинь жоохон өдлөөд эхлэх үед яг бурхны тухай бодно үз гэж. But what does he do? Муу ерийн сүнс бидэнд юу зааж When өгч they're байна? having a good time, Биднийг бол одоо зугаацж явах үед he kills them. одоо муу ерийн сүнс бол He биднийг takes үхүүлж their байдаг. life. Залуучуудын амь насыг бол одоо цааш нь
Because that's what he wants. Муурын сүнс биднийг бол Бурхныг таниулж мэдүүлэхгүйгээр үхүүлэхийг He хүсдэг. doesn't want us to believe in Jesus. Муурын сүнс биднийг Есүс Христэд итгээсэй гэж хүсдэггүй. The devil doesn't want us to live with hope. Муурын сүнс биднийг бол итгэл найдвартай байхыг хүсдэггүй. He wants us to live in a fool's paradise, as we say in English. Тэгээд бол одоо муурын сүнс бидний одоо ярьдгаар бол одоо тэнгүүдийн эсвэл одоо хуурамч худал хуурмгийн тэгээд диваажинд амьдруулахыг хүсдэг юм We аа. have our own little fantasy about what life after this life Бид is бол going to be энэ like. амьдралын дараагаар юу хүлээж өгнө гэдэг зүгээр л одоо хуурамчаар худал зүйлсийг төсөөлж байдаг. But Jesus says that's not true. Харин Есүс Христ бол одоо энэ худал зүйлсээс одоо And биднийг tonight холдуулахыг he's хүсдэг. saying, you need to come to me. Тэгээд өнөөдөр Есүс та бүхнийг өөртөө өрн дуудаж байгаа. Because you will only find truth in Jesus. Яагаад гэвэл бол үнэн зөвхөн Есүс Христэд л байгаа. And we need to come to Jesus and ask forgiveness for the things that we have done that we should not have done. Тэгээд бид бүхэн бол хийсэн гим нүгэлдээ гимшиж Есүс Христээс уучлал хүсэх ёстой. For the many times that we have done things that we knew were wrong, but we still did it. Бид бүхэн бол олон буруу үйлдэлүүдийг буруу гэдгийг мэдсээр байсан мөртлөө хийсээр байсан. And Jesus wants us to remember the cross. Есүс Христ бид бүгдийг загалмайг санан дурсаасаа гэж хүсэж байна. Because of the cross, we have grace. Загалмай байгаа учраас бид уучлагдах боломжтой There болсон. is nothing too bad that God can't forgive. Бурхны уучлж чадахгүй тийм гим нүгэл гэж байхгүй шүү. There was one lady once who came to speak to me, Нэг удаа нэг эмэгтэй надад ирж уулзсан. and she said to me, God could never love me. Бурхан намайг хизээж хайрлаж чадахгүй гэж хэлсэн. And I said, why would you say that? Та яагаад ингэж хэлж She байгаа юм said, бэ гэж because I асуусан. have done many bad things Би in my амьдралдаа life. үнэхээр аимшигтай гим нүглүүдийг хийсэн. And I said, there is nothing that you have done that is so bad that God will not forgive you. Тэгээ би Бурхны таны одоо Бурхан таныг уучлж чадчихгүй. And Тийм she гим said нүгэл to гэж та хийгээгүй хаа гэж She хэлсэн. said to me, no, you don't understand. I have been very bad. Тэгсэн чи тэр эмэгтэй үгээгүй чи намайг арай л буруу ойлгоод байгаа шүү гэн би бүр дэндүү аимшигтай гим нүгэл хийсэн. So I held her hand Тэгээ би тэр эмэгтэйг and I гараад said, do you want to tell me? та надад одоо энэ гим нүглээ хэлхийг хүсэж And she байгаа юм says, уу? I need to tell someone because the burden of what I have done is too big. Би хийсэн гим нүглээ хин нэгэнд хэлэхгүй бол миний сэтгэл бүр ингээд одоо энэ миний сэтгэлийг энэ гим нүгэл бол дараад байна гэж You хэлсэн. see, as a young girl, Тэрээр бол залуу охин байх та. she came from a poor family. Тэрээр ядуу айлд өссөн There were байсан. many children. Тэгээ олон хүүхдтэй айл байсан. And boys were the important people in the family, not the girls in За, that particular culture. Тэгээ тэр одоо нийгэмд бол одоо хүүгүүд бол эрэгтэй хүмүүс бол илүү чухал байсаар үздэг And байж. so the father would sell the girl children to be prostitutes. За ингээд бол одоо эцэг нь охтуудаа бол одоо залуучуудад тий биеийг нь And үнэлдэг байж. one by one he sold them За тэгээд бол нэг нэгээр нь биеийг нь үнэлүүлсээр байгаа. until it was this little girl's turn. Тэгээд тэр охины одоо уйлж нэрсэн. She was 9 years old when her father sold her into prostitution. Тэрээр бол одоо аав нь хөдөлтөхөд тий 9 настай байсан. And she had slept with many men. За тэгээд тэр цагаас хойш бол олон хүмүүс одоо She had gotten pregnant Билгэрэлцэн many болсон. times. олон удаа жирэмсэн болж байсан. And she had had many abortions. Тэгээ олон удаа бол хүүхдээ авахулж байсан. And now that she came to the meetings and she was hearing about Jesus, Тэгээд энэ эмэгтэй сүм дэрээд Есүс Христийн тухай сонсоод she wanted this new life in Jesus. Есүс Христээр дамжуулан би энэ шинэ амьдралыг авах But, ёстой гэж тэр but бодсон. Satan was telling her, you can't have that. Харин яг энэ цаг мөчтөнд муурын сүнс чи уучлагдаж чадахгүй гэж You've been хэлээд. bad. Чи бол дэндүх юм You've been нүгэлтэй. evil. Чи бол бозор муу. You've killed all those babies. Тэр олон хүүхдүүдийн God үйл could чамтай never холбоотой. forgive you. Бурхан чамаа хизээч уучлж чадахгүй гэж And when хэлсэн. she told me her story, I cried. Тэгээд тэр эмэгтэй надад түүхээ танилцуулахад би бол үнэхээр I үндэвсээ cried барьж for the чадаагүй. babies who had died, Би бол тэр одоо ахуулсан олон хүүхдүүдийн төлөө but I cried more for her. бас мөн дээрээс нь тэр эмэгтэй And одоо I бодоод looked her бол in уйлж the байсан. eyes Би тэр эмэгтэйг нүдлөө игцлэн хараад and I said 3 words. би гурван дүгийг хэлэх боломжтой байсан. Jesus loves you. Есүс чамд хайртай л гэж байсан. He died for you. Есүс чиний төлөө нас барсан. There is nothing that he will not forgive. Тийм учраас бол Бурхны уучлж чадчихгүй тийм гим нүгэл гэж байхгүй гэж хэлсэн. And through her tears, she said to me, Тэгээд тэрээр бол нулимсаа туслуулан байж can Jesus forgive me? Есүс намайг уучлж үнэхээр энэ чадах уу гэж асуусан. Can he really forgive me? Тэрээр намайг уучлж чадах юм уу? And I said, ask him. Тэгээд би Есүстэй залбирэн Есүсээс гуй гэж And хэлсэн. we bowed our heads and she prayed. Тэгээд би тэр толгоогоо даалган битгаар And she had залбирсан. never prayed in her life. Тэр эмэгтэй амьдралдаа хизээ залбирж So үзээгүй. she asked me to help her.
Тэгээ надад туслаач, надад залбирлаа And I яаж said хийх the зааж өгөөч words. гэсэн. Би тэгээд үгийг хэлж өгсөн. And she said them after me. Тэгээ намайг залбирахад тэр эмэгтэй дагаа залбирсан. And when we said amen, Тэгвэл амен гэж хэлэх үед she lifted her head. тэр эмэгтэй толгоо дээш өргөөд She had the biggest smile that I had ever тэгээ seen миний урд on өмнө someone's одоо face. хүний царайнд тэгж тодорж She болдгийм гэж was бодож so байгаагүй happy. тийм инээмсэл тодорсон. Because as she prayed, she felt the burden go from her. Тэрээр бол эзэн хандан залбирэн гуйж явахдаа бүхэл тэр зовлон бэрхшээл дарамт нь бол нуруунаас нь авааж игдсэн гэдгийг ойлгосон. And the love of God covered her. Ингээд Бурхны Есүс Христийн хайр биднийг бол одоо нүмерж авсан. She said to me, Тэгээд тэр эмэгтэй надад хандан Jesus loves me. Есүс надад үнэхээр I хайртай байна. know he loves me. Би хайртай гэдгийг нь мэднэ гэж хэлсэн. Ойлголоо гэж хэлсэн. Jesus is talking to everyone. Есүс өнөөдөр та бүхэндээ хүн He's болгонтой calling ярьж all of байна. us. Та бүхнийг урьж байна. Өөртөө дуудаж байна. Some of us feel we've done too much wrong. Бидний зарим нэг нь бид их гим нүгэлтэй гэж өөрсдөө бодож Some may байна. say, well, I murdered somebody. God can't love me for that. Бидний зарим нэг нь бол би айгүй бол одоо тэ баг хүн алхууц хэмжээний гим нүгэл But let me хийсэн. tell you Бурхан something. намайг уучлах чадахгүй гэж бодож магадгүй. God does not love sin. Бурхан гим нүглийг хайрладаггүй шүү. God does not love wrong. Бурхан буруу үйлдэлийг хүлээн зөвшөөрдөггүй. God loves the sinner. Харин Бурхан гим нүгэлтнийг хайрладаг. He came to die for you. Есүс та бүхний төлөө амиа өгөхөнд In his төлөвлөсөн. eyes, you are worthy. Та бүхэн Есүсийн хувьд бол үн цэнтэй хүмүүс. In his eyes, you are the best person that you could have ever thought that you Есүсийн could be. хувьд Есүсийн хувьд та бүхэн бол Есүсийн хамгийн хүнддэг хамгийн чухал хүн. Because when Jesus looks at us, Есүс биднийг he харах үед doesn't see us as we are now. биднийг байгаа байдлаар нь буюу энэ гим нүгэлтэй байдлаар нь хардаг. He sees us as we can be, as who we can be Харин- if we give our lives to him. Есүс бид бүгдийг өөлтөн зүсгэлээ өгж өөрчлөгдөж шинчлэгдэхэд ямар хүмүүс болох вэ гэдгийг олж харж чаддаг. That lady I told you about, Миний та бүхэндээ дөнгөж сая she gave her хуваалцсан. life to the Lord. Эзэн Есүс амьдралаа зориулсан. She got baptized. Одоо баптизм үлдсэн. She Усан got батлага үлдсэн. married, Тэгээд хүнтэй суусан. but she couldn't have any children. Гэхдээ бол хүүхэд төрүүлэх боломжгүй. After all those abortions, her womb was Тэр damaged. олон бол одоо хүүхдээ авахулсны дараа тэр эмэгтэй бол үл тогтох боломжгүй. But you know what she did? Гэхдээ юу хийсэн гэж бодож байна? She began to take children off the street. Тэрээр бол одоо годамжны хүүхдүүдийг гэлтэй She цуглуулсан. said, God has given me a mother's heart. Бурхан надад бол эхийн сэтгэлийг өгсөн гэж I may хэлсэн. not be able to make children, Би хүүхэд төрүүлж чадахгүй ч гэсэн but I could love them anyhow. би хүүхдүүдийг хайрлах чадна гэж And хэлсэн. the last time I saw her in that particular country, Тэгээ бид тэр улсад дахин очих үед she had 6 children she had taken from the street. тэр эмэгтэй годамжны 6 хүүхдийг одоо асалж And she халамжилж ирсэн. thanked God that she could not make any children. Тэгээд бол тэрээр Есүс одоо хүүхэд гарах чадваргүй дээ, тий? Тэр And I бол одоо said, Бурханд бас талархаж That's байсан. a strange thing to thank God for. Тэгээ би тэр түүний талархлыг сонсчод ямар сонин талархал хийх She юм бэ said, гайхчихсан. but if I could make children, I would never have brought these children into my home. Тэр эмэгтэй яагаад эзэн талархсан бэ гэсэн чинь одоо би хүүхд төрүүлж чаддаг гэсэн бол хизээ чин 6 хүүхдийг годамжнаас And she бол said, авахгүй байсан гэж I хэлсэн. love these children with all my life. Тэгээ би энэ 6 хүүхдийг бүхэл одоо зүрх сэтгэлээр хайрлцсан. They are my children Энэ 6 хүүхд бол миний хүүхдүүд because болсон. God gave them to me. Яагаад гэвэл Бурхан надад энэ хүүхдүүдийг I өгсөн. don't care how damaged your life may be. Таны амьдрал ямар ч байсан бай хамаагүй. I don't care what secrets you may be hiding in Таны your дотоод past. сэтгэлд ямар нууц гим нүглүүд байгаа. And we all хамаагүй. have secrets. Тэ? We all have things we wish people would never find out. Тэгээд бид бүхэн бүгд л бол бусад хүмүүст мэдүүлэхийг хүсдэггүй тийм гим нүгэлтэй. But God knows. Гэтэ Бурхан энэ болгоныг He knows мэддэг. every wrong thing you have done. Бурхан та бүхний хийсэн бүх буруу үйлдэлийг мэддэг боловч And He still loves you. тэрээр биднийг хайрласаар байдаг. He still loves you. Тэрээр таныг хайрлж байдаг. The question is, Тэгэхээр бол гол асуулт маань are you going to love Him? та Иесусыг хайрлахад бэлэн байна уу? Are you going to believe the truth and not a lie? Та худлыг одоо хүлээн зөвшөөрөхгүй байгаад үннийг хүлээн зөвшөөрөх хүсэж байна уу? Are you going to say to yourself, no more? Та би дахин худалд итгэхгүй гэж I don't want хэлэхэд any бэлэн more байна уу? lies. Би дахин худал хуурмагт I итгэмээргүй. want to believe as Jesus teaches. Есүсийн заасан сургаал би итгэмээр байна гэж хэлэх Because хүсэж in байна. Jesus I have hope. Яг тэр Есүс Христэд дамжуулан Есүс бидэнд итгэл If you найдвар. want to say to Jesus tonight, Тэр өнөөрөө та Lord, forgive me of my sins. эзэн минь миний гим нүглийг уучлаач. Come into my life.
Миний амьдралтаа орж ирээч. Love me as I am. Намайг байгаагаар минь хайлж хүлээж аваач гэж If you want to say хүсэж that байгаа to бол Jesus tonight, would you stand? таныг би босохгүй юу гэж болж байна. And we'll have the singers come on, and then I'll pray with you. Тэгээд цөмөр хамтдаа эзэн магтаалыг өргөөд тэгээд залбирцгаая. Тэгээд та бүхэн байгаа газар You've made a decision that you want Jesus in your life. Есүс Христийг дагах шийдвэр гарган та бүхэн босон гэж би But I мэдэж байна. need to bring you one step further. За гэхдээ та нарын шийдвэрийг би бас илүү тодорхой болгохыг хүсэж байна. As we bow our heads and close our eyes. Бид бүхэн толгой удаалган залбирх үед If you have never accepted Jesus in your life, хэрвээ та урд өмнө Есүс Христийг амьдралдаа хүлээж аваагүй бол and tonight you want to say, yes, Jesus, come into my life. яг өнөөдөр та цоо шинээр Есүс Христийг амьдралдаа оруулж ирнэ гэж хүсэж байгаа бол I want you to raise your hand. урд өмнө итгэж байгаагүй хүмүүсийг It's би the first гараар time that өгөхгүй you are гэж хүсэж байна. accepting Jesus. Хэрвээ та анхны удаа Есүс Христийг хүлээн And you зөвшөөрч know гараар you өгөхгүй гэж can't do хүсэж байна. without him. Би Есүс Христээр амьдарч чадахгүй. Just raise your hand. Би Есүс Христийг дагахыг хүсэж байна гэж байгаа бол та гараар өгөхгүй гэж хүсэж байна. And keep that hand up. Тэгээ та бүхний гараар өгсөн And чигээр then I want байгаас to talk хүсэж to байна. another group. За би одоо итгэгч хүмүүс тандаж Those of байна. you who knew Jesus, Есүс Христийг таньж мэдэж but at some point итгэж in байгаа хүмүүс. time you turned your back from Хэрвээ та Есүс Христээс холдож and you lived your own life. өөрийнхөө амьдралаар амьдсан. And tonight you want to say, yes, Jesus, I'm coming back to you. Эзэн Есүс минь би дахин ирэхийг хүсэж байна гэж байгаа бол Raise that hand. та бас гараар өгөхгүй гэж хүсэж байна. Jesus sees Есүс бидний сэтгэлдээ гарч байгаа шийдлийг мэддэг. and he will touch your life. Тэгээ таны амьдралыг өөрчлөнө гэдэгт итгэж байна. And I want you to pray a prayer after me tonight Тэгээд би та бүхнийг so that we pray together. миний залбирсан залбирыг даган аманда залбирахгүй юу гэж хүсэж байна. Dear Jesus, Хайртай Есүс минь I thank you because you died for me. миний төлөө нас барсанд их баярлалаа. I don't deserve it, Lord. Би аврагдах ёсгүй байсан. But somehow you still love me. Гэвч та намайг хайрласаар байсанд баярлалаа. Even though I've done wrong, Би буруу үйлдэл хийсэн ч гэсэн, even though I've turned away from you, би танаас холдсон ч гэсэн you're still calling me. та намайг дуудсаар байгаад баярлалаа. Thank you, Jesus. Маш их баярлалаа Есүс. Forgive my sins. Миний гим нүглийг уучлж өгөөч. Take me into your arms Та намайг гал дээр бөмбөрүүлээч. and love me. Намайг хайрлаач. We give you the thanks and the praise Бид таныг магтан хүндэтгэхийг хүсэж байна. because of what you are doing right now. Яг одоо та биднийг аврал руу хөтлөж байгаад баярлалаа. In your name we pray. Таны нэрээр залбирanгуйж байна. Amen. Амен. Now, let me tell you something before you leave tonight. Тэгээ өнөөрөө та бүхнийг энэ одоо танхимаас гарахаас өмнө If you just prayed that prayer, хэрвээ та саяны залбирсан залбирлыг үлдэх юм бол I don't care what anybody tells you. хинж танд юу ч гэж хэлж байсан бай хамаагүй. You must know one thing. Та нэг л зүйлд итгэлтэй байх хэрэгтэй шүү. Jesus loves me. Есүс таныг маш их хайрладаг. Jesus loves me. Тэгээ та Есүс надад хайртай гэж хэлж болно. Would you say that with me? Тэгээд та бүхэн надтай хамт хэлэхгүй юу? Есүс намайг хайрладаг. Amen. Амен.